Хэлгээ өргөн болж байна уу? За мэдээж өнөөдөр та нар маань нэн төрөлцөн ирсэн байгаа нь бид нар цуглаандаа хамгийн түрүүнд сүм чуулган руугаа эзний өдөр мөрөө гаргаж ихв. Чиглэлээ наашаага тодорхойлч тийм үү. Тэгээ монголчуудын хэллэгүүд байна шүү дээ. Цуглаандаа хүрэлцэн ирсэн явдалд маш их баярлалаа. Яагаад тэгэхээр Бурхны үг үргэлж бид нарт хэрэгтэй. Бууз маншнаас илүү их хэрэгтэй. Бурхны үггүй бол дуусаа өнгөрөө. Тийм үү, удаан төвчгүй, тисэхгүй, амьдрахгүй. За энэ бол зөвхөн миний биш те. Бүх итгэгч хүмүүсийн итгэл үнэмшил байгаа шүү. Мэдээж сар шинэ маань үргэлжилж байгаа. Өнөөдөр ч гэсэн эндээс гараад яваад золгох хүмүүс байгаа байх. Гэхдээ л цаг зав зохицуулаад энэ төрөлцөн ирсэн та нартаа баярлалаа. Бүгдээ хаалгадаа шичи. Бурхандаа болон бие биендээ талархчих. Амен. Та бүгдээ хамтдаа эзний үгийг сонсъё. Эхлэл номын 4-р бүлгийг нээгээд тэгээ би эндээс уншиж өгье та бүхэн анхааралтай сонсоорой. Эхлэл номын 4-р бүлэг. Адам Еватайгаа унтаж эхнэр нь жирэмслэн Каиныг төрүүлээд эзний өрөөлөөр би хүүтэй боллоо гэж хэлв. Дахиад тэрээр Каины дүү Абелийг төрүүлжээ. Тэгээд Абел мал маллаж Каин газар идэх болов. Хожим нь Каин газраас авсан үр жимснээсээ эзэнт өргөл болгон барьжээ. Абел бас хонин сүргийнхээ анхны төл болон түүнийхээ өөх тосноос өргөжээ. Эзэн Абелийг болон түүний өргөлийг оошон хүлээж авсан боловч Каиныг болон түүний өргөлийг оошоосонгүй. Каин ихэд уурлан уруу царайлав. Эзэн Каинд чи юунд уурлана вэ? Юуны учир уруу царайлна вэ? Хэрв чи сайныг үйлдвэл тэргүүнээ өргөх биш үү? Хэрв чи сайныг хийхгүй бол гим нүгэл үүдэн дээр чин гитэн нүгэл хилэнц чамайг хүсэх болно. Гэвч чи түүнийг дийлэх ёстой. Каин дүү Абельтайгаа ярьжээ. Дараа нь хээр талд байхдаа дүү Абел руугаа дайрч түүнийг цогж алав. Эзэн чиний дүү Абел хаана байна гэж Каинаас асуухад Каин би мэдэхгүй. Би дүүгийнхээ харгалзагч юм уу гэж хариулав. Эзэн чи юу хийчих вэ? Чиний дүүгийн цус газраас над өөд хашгирч байна. Газар амаа хангааж чиний гараас дүүгийн чин цусыг авсан тул чамд газраас хараал хурж чамаа газар хагалахад газар чамд дахин үр жимсээ хайрлахгүй. Чи газар дэлхийд зайгуул тэнүүлж болно гэв. Каин эзэнт хандаж миний шийтгэл хэрээс минь хитэрсэн хүнд ажээ. Та өнөөдөр намайг газрын хөрснөөс зайлуулж байгаа учраас би таны оршихугаас далдуурж газар дэлхийд зайгуул тэнүүлж болно. Надтай уулзсан хин боловч намайг ална гэжээ. Эзэн түнд иймд чамайг алсан хин боловч 7 дахин хүнд шийтгэл хүлээх болно гэж хэлээд Каинд тэмдэг тавьж түүнтэй уулзсан хинч түүнийг алхааргүй болгов. Каин эзний оршихугаас гарч Едений зүүн талд орших Нод гэдэг газарт нутаглан суух болжээ гэсэн. Ойлгомжтой. Библийн эхлэл номноос эхлээд бид нар бүтээлүүдийн тухай хүн хэрхэн бүтээгдсэн, Адам хаанаас бий болсон, Ева хинээс их сурвалжтай бай гэдэг талаар бид нар мэднэ. Өнгөрсөн удаагийн номлол дээр би энэ талаар нэлээд дэлгэрэнгүй бас ярьсан дээ. Гурвлаар оршигч Бурхан бид дүр төрхийнхөө дагуу гэж хэлсэн. Бидэнтэй адилхан гэж хэлсэн. Тэгээ энийг бид нар харагдах байдал гэхээс илүүтэйгээр энэ зүрх сэтгэл, энэ дотоод байдал нь бид нар Бурхантайгаа адилхан, бид нар хайрлах зүрх сэтгэлтэй, бид нар уучлах зүрх сэтгэлтэй, бид нар ой санамж, оюун ухаан, ухамсар, мэрэгүү ухаантай, бид бас хөдөлмөрч бүтээлч зан чанартайгаар бүтээгдсэн өөрөө Бурхны минь дүр төрхийн дагуу хүн бий бүтээгдсэн юмаа гэж бид нар хүлээж авдаг. Бид нар итгэдэг. Амен. Тэр энэ бол Бурхантай дүр төрхөөрөө адилхан бүтээгдсэн байдал маань өөрөө бид Бурхан бид гэж олон тоон дээр би биш те чи биш та нар биш бид бүтээе бид хүнийг бүтээе адилхан хүнийг бүтээе гэдэг нь эцэг хүү ариун сүнс гурвал нэгдэл зөвлөлийн тухай бид нар ойлгодог баг. Гуруулаа ярилцаад Лук номон дээрээс 9 татчихсан тий. Тэнгэрээс дуу гардаг. Есүс тэнд баптизм хүртээд Йордан голд залбираад байж идэл Тэнгэрээс дуу гардаг. Чи миний хүү мөн. Чиний дээр миний таалал оршдог. Чамд миний таалал оршдог гэсэн. Харин энэ үед ариун сүнс бие тэлбрээр тагтаа мэт бууж ирсэн тухай бид нар Библиэс уншдаг.
Ингээд эцэг хүү ариун сүнс хамтдаа шийдвэр гаргаад хүнийг, Адамыг, Еваг, таныг, намайг бүтээсэн тухай бид нар мэд. Ингээ Адам хөрс шорооноос бүтээгдсэн. Хэрэв та нар санаж байгаа бол би нэг жоохон хошигноод хөөш ирчүүдээ бид нар чинь барилгын материалаар бүтээгдсэн биш үү гэж ярьж ирсэн тий. Эмэгтэй хүн бол урлагийн бүтээл, уран бүтээл, маш гайхалтай тэр нарийн чимхлүүр яснаас хүний биенээс хүний хамгийн зүрхтэй ойрхон байдаг, хамгаалагдах газар оршдог, эр хүний хамгаалагдах газар оршдог тэр хавирганаас эмэгтэй хүнийг бүтээсэн гэсэн. Эхнээс нь ингээ харах юм бол бурханд санамсаргүй зүйл гэж юу ч байхгүй. Санамсаргүй бүтээгдсэн ямар ч хүн, амьтан, уул ус, ургамал мод, хорвоо, орчлон дэрлэхий юу ч байхгүй. Санамсаргүй юм гэж байхгүй. Бид нар бүгдээрээ санамсартай. Заримдаа бид нар ингэж ярьдаг, итгэдэг, намайг ихийн хөвлөд байхаас өмнө бурхан мэддэг байсан. Бидгүүл тэрнээс илүү зүйлийг танд хэлж өгмөр. Ихийн хөвлөгөөс өмнө энэ дэлхийн суурийг тавихаас өмнө бурхан биднийг төлөвлөсөн, бидний тухай ботцсон байсан юм. Амен. Тийм учраас энд юм санамсартай, санамсаргүй тохиолдлын азгүй бие төрөлтийн тухай бид нар ойлгож ярьж болохгүй шүү дээ. Би маш санамсартай, бүр дэндүү санамсартай. Миний ихлэл, үргэлжлэл, төгсгөл энэ бурхны өмнө нэг шугам дээр гэдгийг би мэдж байгаа. Та нар бас энд итгэх ёстой гэж би хэлмээр. Амен. Ингээ Адам Ева хоёр бүтээгдсэн хүн анх үхэхгүй байхаар бүх ерөөсө төгс бүтээл, бурхны бүтээлүүдээс хамгийн төгс, хамгийн гайхамшигтай бүтээл бол хүн байсан. Харин дараа нь юу болсныг бид нар мэдэн шүү. Могоо туурддаг, гим нүгэл орж ирдэг. Эннээс болоод бүх юм орвонгоороо өргөдөг. Анхны нөгөө зорилгын дагуу, бурхны зорилгын дагуу тэр төлөвлөгөө өөрчлөгдсөн байдаг тий. Могоо Еваг хуурсан. Яг дараагийн сэдв рүү орохын өмнө энэ болгоныг бүгд эргээд нэг санацсан зүгээр баг. Могоо Еваг хуурсан. Ева могоо туурдсан гэсэн үг. Тийм. Могоо гэхээр бид нар ингээд шууд могоо гэхээр л одоо сатан, диавол гэж ойлгохоос илүүтэйгээр зүгээр хамаг амьтнаас бурхны бүтээсэн хамаг амьтнаас хамгийн ов мэгтэй нь могоо гэж Библиэлд бичсэн. Амьтан байхгүй юм чинь. Могоо бид нар мэдэн шүү дээ. Өвсний могоо, усны могоо, одоо хадны могоо ч байдаг юм уу тий. Одоо Монголд бол 100 болохоор нөгөө бамбаа хоншорт үлээ. Бамбаа хоншорт гэж одоо 100 болохоор сүүлийн үед яригдаад цуслан мослон одоо бараг л хот руу орж ирээл одоо хүүхд төгсдүүлийг хатгадаг ч юм уу. Тэгээ хичнээн олон нэр төрөл байдгийг мэдхгүй. Халуун дулаан оронд бол одоо нөгөө кобра, наж могоо, тийм үү? Авраг могоо, анаконда ч гэдэг юм уу. Кино өнтер дээр байд. Энэ зүгээр нэг л төрөл зүйл, амьтны нэг төрөл зүйл байхгүй могоо гэдэг нь. Харин энд бид нар бас бодож үзэхэд илүүдэхгүй нэг юм байна. Тэр нь юу вэ гэхээр хамаг амьтны дундаас хамгийн ов мэгтэй, хамгийн залтай, хамгийн муухай сэтгэлтэй мэдхгүй одоо хүний одоо ойлголтоор бол 9 шидэнд бүрдсэн тэр амьтныг диавол сонгочж байгаа байхгүй. Хүн тийм байвал яах юм бэ? Хүний зүрх сэтгэл, хүний оюун бодол, тэг хүний хандлага тийм ов мэгтэй, залтай бусдыг боддоггүй, хорлдог, харлагуулдаг ийм байх юм бол диаволын идэж ууш, диаволын ол зомог болоход тийм хүн чи харин ойрхон байх юм шүү. Ярьдаг шүү дээ тий. Тэр өстө чөтгөр шүглцэн амт. Чөтгөр шүглцэн гэж монголчууд ярьдаг шүү. Энэ өстө чөтгөр шүглцэн өстө аз сэтгэрийн хүү, өстө босоо ороолон эн чи юу хэлээд байв нөхөр зүгээр нэг харах үгээ олж ядсандаа ингэж хэлээгүй л баг. Диаволд эзэмдүүлсэн, тийм үү? Библийн дагуу биш ч гэсэн анхнаасаа хүн төрлөختний түүхэнд байсан болсон энэ үйл явдал одоо ч гэсэн боломжтой гэдгийг хүмүүс бид нар мархахын арга байхгүй. Энэ өстө чөтгөр шүглцсэн хүү байгаа. Хүн байгаа юм. Тэгэхээр диавол ингэж сонгодог. Диавол олзоо хайж яадаг. Диавол маш залтай. Энд Ева хуурц. Ева хууртаад нөхрөөч одоо өөрөө тэр хуурцсан байдалтай татаж оруулж эцэст нь тэр хоёр нүдэн нээгдээд нүцгэн байснаа мэдэж тэр ичхүүрийг айцыг мэдрэнгүүтээ бурхнаас бултна гэж одоо ойлгоод нуугдсан байсан бурхан хурч ирээд ингээд тэдний хооронд ийм асуулт хариулт явагддаг байгаа. Чи хаана вэ? Чи яагаад нуугдж байгаа юм? Юу болж байгаа? Гараа тэр хоёулаа ярилцъя л да. Миний битгий дээрээ гисэн тэр модны жимснээс яагаад идчихвэ чи гэсэн. Тэгээд ингээд процесс болоод Адам Еваг буруутахаар нөгөө хүн чинь нүгэл хийчихэж байгаа учраас одоо яаж вэ? Залмих бий болол толгоо нь ажиллаад зан чанар нь нэвтрээл
Тэгээ өөрийнхөө бурууг бусад руу чихээл ингээд нөгөө гим нүгэл гэдэг чинь бүр үргэлжлүүлээд өвчин үхлийг зовлон шаналлыг авчирсан байхгүй. Нөгөө мөнх наслах байсан хүн чинь яас наслалт нь хязгаартай болоод аратан амьтан одоо тэр хичнээн өөрөөсөө том биетэй амьтдыг захирахаар бурхнаар бүтээгдсэн, тэгээ өрөөгдсөн, өсөөрөө, үржээрээ, олшроороо энэ газар дэлхий дээр байгаа бүхнийг захираараа, эзэмшээрэй гэсэн тэр байр байдал том биетэй амьтдад нь одоо хүн өөрөө хөөгдөж, аратанд бариулж, загасны матрын хоол болдог энэ зүйл эхлэлэн тавьж байна гэсэн. Тэгээ бурхан ярилцъя гэсэн. Тэгээ Адам олигтой өөдтэй яриа болов, эцэст нь бурхан тэр хоёрыг явуулсан ба. Уг нь бол Эден цэцэрлэг, газрын деваажин, тэр гайхалтай хүний төлөө байгуулсан тэр цэцэрлэгээ арчлуулан хамгаалахаар тэнд тэр хоёрыг байршуулва гэж хэлсэн байхгүй. Тэгээ хэрвээ та нар санаж байгаа бол бид нар ингэж ярьсан те. Бурхан хүний хэн байх? Бурхан хүнийг хаана байх? Юу хийх? Хэрхэн амьдрахыг бурхан зааж өгдөг юм аа. Бурханаас асууж байгаарай. Бурханд залбирч байгаарай. Өөрийнхөө дуудлагыг мэдээрэй. Өөрийнхөө зорилгыг олж аваарай гэж. Амен. Бурхан Адамыг байршуулсан. Тэр хийх ажлыг нь зааж өгсөн. Тэр эрх үүргийг нь бас тодорхойлж өгсөн. Чамд энэ эрх байгаа. Чи амьтдыг захир, чи байгаа бүгдийг эзэмш, чи юу дуртайгаа эд. Гагцгүй тэр модны жимснээс битээ идээрээ. Яагаад гэвэл би чиний аав, би чиний бурхан, чи аавгаа аянд чи цай ууж хоол идэж болохгүй шүү дээ гэж монголчууд ярьдагтай адил. Манай монголчууд чи айгүйх тийм ёс одоо журамтай улсууд шүү дээ. Дээр үеэс бол хоймортой ингээд аавынхаа одоо байрыг эзлээд гэдэг юм уу, аавынхаа орон дээр одоо сандаалж суугаад гэдэг юм уу, аавынхаа юмд хүрэхгүй байх. Яриад ивэл зөндөө юм байна. Энд авах ч юм байдаг. Бас энэ илүү их айдас юм зан үйл шашинлаг болгоо тэр нь өнөөдөр гай болж байгаа зүйлч байж л. Үүнтэй адилхан бурхан хэлсэн үгүй ээ. Энэ модны жимснээс та хоёр идэхгүй болохгүй. Зүгээр би ингэ хэлж байгаа нь хангалттай. Аавгаа өгөнд ороорой. Харин тэрийг могоо ов мэхээрээ залиараа бурханы хэлснийг үгүйсгүүлээд бурхан үнэхээр тэгж хэлсэн юм уу? Бараг яг штэ. Чи идээд үзээрэй тэгэхээр чи үннийг ойлгох болно гэж хагаад ингээд нүгэл хэлчихсэн. Тэгээ энэ хоёр маань яваад амьдраад өнөөдөр 4-р бүлэг дээр Адам Ева хоёроос хүүхдүүд төрчихнэ, тий? Хамгийн анхны хүүхд хэн гэсэн бэ? Каин, тий? Хамгийн анхны хүүхд Каин. Тэгээ Ева хэлсэн мэд. Эзний өрөөлөөр би хүүтэй боллоо. Яагаад ингэж хэлсэн бэ гэхээр бурхан тэгж ерөөс могоог бол хараасан шүү дээ. Могоог хараасан амьтныг, тэр ов мэхтэй амьтныг хараасан, тэр ов мэхтэй амьтанд шүглсэн, тэр диаволыг хараасан бурхан. Харин бурхан хүнд Евад эмэгтэй хүнд юу гэж хэлсэн бэ гэхээр чамаас гарах үр хүүхэд чи үр хүүхэд төрүүлнэ, чамаас гарах үр хүүхэд могооны толгойг бяцлах болно гэж хэлсэн. Ева энийг мартахгүй шүү дээ. Би хуурцсан. Би яста том алдаа гаргасан. Бурханыхаа үгийг зөрчсөн. Би могооцтой ямар аимшигтайгаар ингээ гиндүүлч вэ? Ева энийг мартахгүй. Тэгээ хүү төрөнгүүт Евад хамгийн түрүүнд юу гэж бодож байгаа вэ гэхээр эзний өрөөлөөр би хүүтэй боллоо. За өв залгамжлагч, тийм үү? Ирээдүйн найдвар минь нөгөө нэг намайг нэгэн цагт хорлож нөхөр битээрийн амьдралыг минь орвонгоор нэргүүлсэн тэр мүү могооны толгойг бяцлах бурхны амлсан тэр хүү төрлөө гэж. Ева баярлсан. Ингээ тэр хашгирсан байна. Би хүүтэй болчлоо. Эзний өрөөлөөр надаас хүү гарлаа гэсэн. Дараа нь дахиад хүү гарсан. Өөрөөр хэлбэл Адам, Ева хоёр буюу эмэгтэй хүнээс төрж байгаа анхны хүүхэд байхгүй энэ дэлхий дээрх. Махан биеийн оролцоотойгоор махан бие эцэг эхээс төрж байгаа анхны хүүхэд. Адам өөрөө хаанаас бий болсон бэ гэхээр хөрш шорооноос. Адам дээж ав гэж байгаагүй. Бурхан түүний эцэг их, бурхан түүний бүтээгч. Мөн Ева болохоор бас эцэг эхээс гараагүй. Ева болохоор эр нөхрөөсөө хавирганаас нь. Бурхан Адама хавиргаа өгчээ. Чи унтчээ. Айгүй болвол чи ингээд сэрүүн байх юм бол олон юм яриад наадах чи намхан байна, өндөр байна, давхраатай байна, давхрааг байна гэдэж магадгүй. Зүгээр би чиний эхнэрийг чинь би сонгоод өгье. Чи унтчээ. Аль би чамайг унтуулч. Хавирганаас нь аваад төр зур хавиргаа өгч. Эмэгтэйг бүтээчлээ буцаагаад
Замаа хавиргаа. Одоо ингээд чи бүрэн бүтэн гэр бүл боллоо гэж. Амен. Өнөөдрийн процесс яг тийм шүү. Цагаан сараар эхнэр нөхөр хоёр золгоцсон хүн байна уу? Байхгүй. Яагаад та итгэгч байна уу, итгэгч биш байна уу? Ямар одоо шашин шүтлэгтэй байна уу? Тэрнээс үл шалтгаалаад эхнэр нөхөр хоёр золгохгүй байна гэдэг нэг бие гэсэн үг байхгүй юу? Нэг бие золгох ямар ч шаардлага байхгүй, болохгүй. Энэ нь утгагүй өөрөө өөртөө золгож байгаа явдал болчих штэ энэ чинь. Өөрөө өөртөө заамар нэг өөртөө хүн золгодгүй үстэй. Тэгээ бурхан зааж өгдөг. Бурхан байршуулсан. Тэр цэцэрлэгийг арчлуулан хамгаалуулахаар байршуулсан. Харин Ева яг тэр хүү төрлөө гэж бодсон. Тэгээд эхний хүн тариачин болсон, тийм. Библиэлд хэлснээр бол Каин тариачин болсон, Абель болохоор малчин болсон. Малчин тариачин хоёр анги гэдэгтэй. Малчин тариачин хоёр ангийн одоо их сурвалж их суурь тавигдчих. За ингээд юу болсон бэ гэхээр мэдээж аль нь ийм ажиллаж хөдөлмөрч байж тэр бизнесийг авч явна. Тэр амжиргаагаа залгуулна. Одоо тариачин гэхээр зүгээр л одоо ингээд газарт өөрөө ургуулад тэгэл тэд нар нь өөрсдөө юу гэдгийг одоо савлагдаад, услагдаад тэгэл одоо агуулгах савнд хураагдчихдаг юм биш шүү дээ. Энд чинь маш их хөдөлмөр орж байгаа хөөхгүй. Тийм ээ? Одоо тариачин хүмүүс бол мэдчихэж байгаа байх. Нөгөө өрсөлгөө, усалгаа, арчлах, тордох, дараа нь савлах, хураах, борлуулах гээл тий. Тэгээ энэ чинь цаг агаарын байдлаас 100 шалтгаал. Зарим жил ургац одоо өхгүй, гарц байхгүй. Газрын нөхцөл байдлаас шалтгаална. Тэгэхээр Каины ажлыг бас тийм одоо амархан гэдэг юм уу, Каины ажлыг одоо Каин айгүй хөнгөн ийм байдлаар аливаад хандсан гэвэл бас энэ нэг тийм төгс хариулт болж өгөхгүй гэсэн. Мал маллах гэдэг бол бид нар монголчууд малчин удамтай, угшилтай. Бид нар бүгдээрээ мэднэ. Мал маллах гэдэг бол бас тийм амар биш. Үнэхээр амар биш. Одоо хоригдлогоо төл хүлээж авах ч гэдэг юм уу тий. Малаа одоо тарга твэргийн одоо зохицуулах, тэр хатуу ширүүн өвлийг одоо онд эсмэнд давах. Тэгээ бид нар чинь цагаан сараар золохдоо онд минь сайн орвоо, дааг далантаа бяруу булчинтаа юу. Сайхан хаварч чинь. За энэ хатуу хахир өвөл ингээ ард хоцорчлоо. Одоо хавар эхэлж чинь. Өнтөө өвлжөөд одоо сайхан хаварч чинь үү гэж бид нар золгож байгаа нь өөрөө мал хуйтайгаа шууд холбоотой байхгүй. Тэр энэ хоёр хүүхэд бол хоёулаа аавын хүүхдүүд. Хоёулаа нэг ихийн хөвлөгөөс гарсан. Уул нь өөлөд ах юм байхгүй. Одоо урд хойд урдахын гэж ялгаад ах юм байхгүй. Гэтэл аимшигтай юм болж байна, тийм үү? Энэ юунаас болсон бэ гэхээр яг энэ бурханд өргөлөө авчирч өгч байгаа тэр явдлын дараанаас эхлээд одоо асуудлууд өсөж байна. Тэр үед оршуулгын газар гэж байгаагүй шин. Нэг ч хүн үхээгүй байсан. Гэхдээ 4 хүн байгаа юм чи хинч үхээгүй л байсан баг. Үхэл гэдэг зүйлтэй бодтойгоор хинч нүүр тулааг үзээгүй, үхэж үзээгүй. Адам Ева хоёулаа амьд. Каин Абель хоёулаа амьд. Оршуулгын газар байхгүй. Оршуулгын нь одоо тэр шарил дээр чулуу хөшөө мөшөө тавих юм байхгүй. Үхэл гэдгийг Бурхны үгнээс л өмнөх бүлэг дээр сонсч ирсэн. Чи энэ модны жимснээс идэж болохгүй ш. Эцсийн өдөртөө чи үхэн шүү гэж Бурхны амнаас л ийм үг сонсч ирсэн болохоос биш. Яг бодит байдал дээр өнөөдрийн 4-р бүлэг дээр гардаг шиг Абель үхдэг шиг тийм үхэл байгаагүй. Анхны аллаг. Анхны цус урсч байна. Газарт анхны хүний цус шингэсэн. Туссан. Тэ өргөлөө өргөсөн. Каин өргөлөө авчирч өгдөг. Тэр үр тариа газрын үр жимснээс бурханд авчирч өгсөн бол Абель нь хонин сүргийнхээ төлийг, анхны төлийг тийм үү? Малынхаа анхны төлийг түүний өөх тосыг нь авчирч өгөө гэсэн. За энэ дээр бол теологчид хэдэн зууны турш одоо янз бүрийн ийм өнцгөөс нь эсвэл баг одоо мэтгэлцэх хэмжээний тийм гаргалгаанууд байдаг гэсэн. Каин тийм, Каин ийм, Абель тэгсэн байхгүй юу? Каин яг тэгсэн учраас гэх. Гэтэл Библиэлд тодорхойгүй байгаа зүйлүүдийг бид нар өнөөдөр бид нар бас ярина л да. Өнөөдөр бид нар ярина, өнөөдөр бид нар ойлгохыг хичээн, ариун сүнснээс тусламж гуйж, ариун сүнс минь яг энэ түүх өөрөө яг юуг өгүүлсэн юм бэ? Өнөөдрийн бидэнд ямар ач холбогдолтой вэ?
Энэ түүхээр дамжуулж Бурхан хүнд юу зааж сурах гэсэн юм бэ гэдэг талаар бид нар өнөөдөр бас бодох, бясалгах, залбирах, эзнээс үг авахыг хичээцгэнэ гэсэн үг. Амен. Өргөлөө авчираад өгсөн. Библиэд хэлснээр бол Абелийн өргөлийг Оошоч хүлээж аваад Каины өргөлийг тэр хүлээж аваагүй гэсэн. Эндээс бид нар хамгийн түрүүнд юу харж байгаа вэ гэхээр Бурхан толгой дараалан өгсөн болгоныг хүлээж авдаггүй юм байна гэдгийг бид нар бас ойлгох хэрэгтэй. Заримдаа хүмүүс өргөл өргөхдөө би өргөж байгаа юм чинь. Тэгээ би одоо ийм юм өргөж байгаа юм чинь. Би тийм юм одоо авчирч байгаа юм чинь. Энийг авах ёстой гэж боддог байж болох юм. Гэтэл үгүй, эндээс ингээ харахад чи хичнээн портер, хичнээн трактор, хичнээн богоон орон чи үр тариа авчираад ч хүлээж авахгүй байх боломжтой. Түүний яг учир нь юу вэ? Энэ их бага хэмжээндээ байгаа юм уу? Эсвэл одоо амьтны төрөл зүйл өргөцсөн учраас амьтан гэдэг чинь за одоо дахил өргөл өргөхийн тулд амьтан ядлан цус гэдэг чинь ам. За цусаар бид нар гмийн төлөөс гэж хуучин гэрээний үед бол ингэж бид нар төлөөлүүлдэг. Тэгээ ингээд л ерөөсө бид нар чинь явж өгнө шүү дээ. Абель ерөөсө амьтны цус авчираад тэр гим нүглийн төлөөсийг бэлгдэж ингэж авчирсан учраас Бурхан түүний өргөлийг таашаагаад харин Каин яг Библиэлд хожимно гэж бичиж тэр зүгээр одоо ажиллаа хийж явж хагаад нэг сайхан сэтгэл хөдлөсөн өдрөө хожим нь үр тариа газрын үр жимснээс авчираад Бурханд өргөцсөн юм байна. Тэгээд энэ хараа тэгээд Бурхан энд дууралцсан юм байна шүү дээ. Ингээд энэ өргөлийг аваагүй юм байна. Канселдсэн юм байна. Гэтэл бас бид нар яг ингэж ойлгох нь зөв. Амьтны төрөл зүйлч юм уу? Их бага хэмжээ ч юм уу? Эсвэл одоо зан үйлийн зөв буруу байдлаас энэ өстой яг өөх тос өргөжл. Уул нь өөх тос гэхээр биднэрт бас их ойлгомжтой. Бид нар чинь малчин гаралтай, малчин одоо үр удам тийм үү. Тэгэхээр бид нар яадаг вөхөр ингээд сар шинээр та нар хэрвээ харж ирсэн бол би эмээгээсээ би ааваасаа харж ил байсан сар шинэ ууцаа чанаал одоо эдээ шүүсээ бэлдээл ингээд тэгэхэд сүүлнийхээ тэндээс ингээд огтлоод галдаа ингээд манаа өргөөд итгэсэн. Тэ? Одоо ч гэсэн тийм л байгаа. Ингээд цагаан сараарч бай. Ер нь ямар нэгэн одоо хонь гаргах үед ч юм уу ингээд монголчууд бол бүгд тийм биш байж магадгүй. Тэгээ ингээд өөхнөөс нь ингээд хэрчиж байгаа тэгээд галын бурхандаа өргөж байна ч гэдэг юм уу. Эсвэл зүгээр галдаа өргөж байна гэдэг иймэрхүү зан үйлүүд бол байж л байдаг. Эсвэл овоо тахлах энэ төр дээр ингээд та нар харах юм бол одоо монголчууд маань ингээд ийм ууц аваад очдөг. Өөх, ууц, мах, шүүс, тавгийн идэ гэдээ аваад очдөг. Тэр энэ талаас нь ингээд энэ чи өөх тос өргөсөн учраас өөх тос чинь үр тарианаас илүү юм байна. Амьтай ам байгаа амьтан гэдэг чинь амьгүй тариа будаанаас хавгүй илүү юм байна. Бурхан тийм учраас нэгийг зөвтгөж хүлээж авч таалж Абелийн өргөлийг таалж Каиныхыг таалаагүй юм байна. Эртний еврей одоо тэр тайлбарлагчид ингэж тайлбарласан байт юм билээ. Абель гэдэг нэр байгаач. Каин Абель гэдэг нэр ер нь нэрэнд утга учир байдаг шүү дээ, тий? Хүн болгон өөрийнхөө нэрний утга учирыг ер нь мэддэг байх гэж би бодож байна. Энэ хоёр нэрний утга учир нь хараа их сонирхолтой. Каин, Канна гэдэг үгнээс гаралтай. Энэ болохоор олж авах, бүтээх гэсэн. Ийм утга агуулт. Эртний еврей, одоо эртний ч юм уу, еврей яг утга агуулга нь олж авах, бүтээх. Харин Абель их сонирхолтой. Нөгөө Абель маань уул нь одоо дүүн байдаг, Бурханд өргөлн таашаагдсан, таалагдсан. Гэтэл Абелийн нэрний утга нь юу гэж еврей утга нь? Та нар сонсч ирсэн үү? Уур манан, уур. Уур болон устж үгүй болох зүйл. Ач холбогдолгүй юу ч биш байдал. Гэх мэтчил. Хин ч биш, юу ч биш. Ууршаа алга болох зүйл. Устж үгүй болох. Ач холбогдолгүй. Нэрнийх нь утга агуулгана. Нэг нь хүсэн хүлээсэн зүйлээ олж авсан. Бүтээгдсэн. Бурхнаар бүтээгдсэн гэдэг агуулгыг энэ Каин гэдэг нэрэнд энэ агуулга нь байгаа боловч харин Абелийн нэрэнд болохоор сонирхолтой. Гисэн хэдий ч Библийн үнийн юу вэ гэхээр Каиныхыг үл өшөөс өргөлийг нь нөгөө хожим нь одоо газрын үр жимснээсээ өргөсөн Каины өргөлийг хүлээж аваагүй Бурхан. Одоо Бурхан тайлбарлахгүй шүү. Библиэлд тайлбар нь байхгүй. Ийм учраас Каины өргөлийг би хүлээж аваагүй. Хүмүүсээ амьд өгчүүдээ 21-р зуунд амьдрах амьд өгчүүдээ та нар энийг одооноос мэдчихэв гэж юусоо тийм байх.
Абель ийм мундаг учраас, Абель ийм гой дуулууртай, зүрх сэтгэлийн хандлага нь зөв. Яг ийм зан үйлийг өстой яг ёсчлон биелүүлсэн, өөх тосоо төрүүлээд аваад ирсэн. Тийм үү? Амьд амьтны одоо цусаар тахил өргөсөн, гим нүглээ төлөөлүүлсэн гэж ерөөсөө ч Библиэлд тийм баг. Тэгтэл энэ нүргэлжил маргаан дагуулж, байнгын маргаан дагуулж. Каин дүүгээ алсан. Тэр өргөл нь таалагдаагүй, бурхан хүлээн аваагүй. Гэтэл Библиэлд Лук номон дээрээс нэг та нар санаж байгаа бол эцсийн хоёр зис зоосоо сүмд авчираад өргөж байгаа ядуу бэлвсэн эмэгтэй тухай бид нар мэдэн ш. Тэр зис зоос гэдэг бол мөнгөн зоосч биш, алтан зоосч биш, тэр хувьцаач биш. Тэрний магадгүй тэрүүгээр нэг хоногийнхоо хоолыг залгуулах юм уу, үгүй юм уу? Нэг талхны одоо үн хүрэх юм уу, үгүй юм уу? Тэр тийм тухай ярьж байна. Гэтэл тэрийг Есүс юу гэж хэлсэн байдаг вүлээ? Энд байгаа хүмүүсээс хамгийн ихийг нь энэ хүн, энэ эмэгтэй өргөлөө гэж хэлсэн. Тэгэхээр Бурхны хувьд өргөл гэдэг бол тэр бид нар юу гэж харж, юу гэж сэтгэж, бид нар хичнээн чэйжний хонжоо, тооны машин дээр хийж авчрах гэхээс илүүтэйгээр эзэнд өөрийнх нь шалгуур, өөрийнх нь хүлээн авахгүй тийм шалтгаан байдаг гэсэн үг. Библиэлд Абелийнхыг ингээд Оошоогоо хүлээгээд авцсан. Каиныхыг болохоор Оошоогоогүй тухай. Гэтэл бас л нөгөө еврей судлаачдын хэлснээр бол Абелийн өргөл дээр бүр бурхан зог тусаж, тийшээгээ бүр нүрээрээ тэр өргөл рүү тонгоож, хамаг оршихуугаараа хандаж ингэж бурхан тэр өргөлийг таалсан байдаг бол Каиныхыг нэг нүднийхээ булангарч хараагүй тухай байдаг гэсэн. Ямар амар юм бэ? Өргөлөө ингээд л одоо тарай будаага тарайд хөдөлмөрлөөд хөлсөө урсгаад л одоо салхи шуурганд тэрийг одоо үр жимсгүй болгочихгүй гэж хэдэн жилийн турш магадгүй хөдөлмөрлөөд байсан. Тэгэл өргөл 11-гээ бурханд авчраад өгсөн чинь бурхан нүднийхээ болонгарч харсангүй. Гэтэл өөрөөс нь төрсөн дүү Хабель нөгөө юу ч биш, хинч биш, уур манан устж үгүй болох зүйл ач холбогдолгүй. Өөрийнх нь дараа гарсан. Өөрөө зулаа дээр нь гიშгэж гарсан тэр дүүгийнх нь өргөлийг бурхан таалаад авчихсан. Бурханы нүдээр харах гэдэг ямар гайхамшигтай бас аимшигтай вэ? Каин уруу царайлсан тухай Библиэлд байдаг. Ууралсан, уруу царайлсан, урваасан, нүүр нь минчийсэн, түнтийсэн тийм хүмүүс байдаг ш. Гадна харагдах байдлаараа юм хэлэхгүй, юм дуурахгүй. Бурхан юм ярьж байхад Каин юм хариулаагүй шүү дээ эхнээсээ бол. Уурлаа, түнтийгээ тэ дотор нь тэнд бол одоо станераа шуурж аян цахилгаан бууж тэр хүний дотор бол. Гадна харагдах байдлаараа зарим хүмүүс мэддэгдэн, зарим хүмүүс мэддэгдэхгүй. Сайн мэддэг гэр бүлийнх нь гişүүд юм уу? Одоо найз нөхд нь бол мэддэг. Энэ ууралч наадах одоо юм яриад хэрэггүй. Наа чи юу ч хариулахгүй. Зүгээр л дугуй байсан дээр. Тэгээ бурхан асуусан. Чи юунд уруу царилж байгаа юм? Чи зүвийг хийсэн бол тэргүүнээ өргөх ёстой байсан биш үү? Чи сайныг хийсэн бол, сайныг үйлдсэн бол. Харин чи саар мууг хийсэн учраас чиний дотор байгаа үүдэн дээр чинь байгаа гим нүгэл чамайг отоод байж байна. Харин энд чи ялагдахгүй юу гэдэг нь одоо чиний сонголт хэвээрээ байгаа шүү Каина гэж хэлсэн. Чи сайныг хийсэн бол зүгээр тэргүүнээ өргөнө. Ингээл хүний нүд рүү ихцэлж хараал те нүүрэнд чинь инээмсгэл тодорол. Чи битэрийн хооронд ингээд ямар ч асуудал байхгүйгээр ийм харилцаа байх бол. Харин чи саар мууг үлдсэн учраас нэгсэндээ өргөж байгаа өргөлөөсөө одоо ичээд байна ш. Тэгээ дотроо уурлаж бухимдаж хин нэг зүгч байгаа ч юм бэл. Харин ийм тохиолдолд өнөөдрийн бид нар ч энэ бүр шууд хамааралтай. Ийм тохиолдолд нөгөө төрөүний диавол нөгөө ов мэгтэй могоог ашигласан диавол яг олзоо хайж идэг байхгүй. Нэгдүгээр Петр номоо санаж байгаа биз? 5:8. Юу вэ? Нөгөө арслан шиг. Нэгдүгээр Петр 5:8-ыг санаж гэнэ үү? Диаволыг эсэргүүцэх тухай байдаг те. Бүгдээ нэгдүгээр Петр 5:8-ыг харцгаая. Эрүүл ухаантай сонор сэрэмжтэй бай. Та нарын өрсөлдөгч болох диавол нь хин нэгнийг залгихаар хайж буй архирах арслан мэт гитэн явтаа гэсэн.
сонор сэрэмжтэй байхгүй бол, Бурхны хилээд байгаа зүйлд мэдрэмжтэй байхгүй бол, хүлээж авах чадваргүй байх юм бол диавол яг моментийг хүлээгээд bijдэг. Яг тэр тохиолдлыг өөрт ашигтай тэр байрлалыг нөхцөл байдлыг хүлээгээд bijдэг гэсэн. Тэгээ Бурхан хэлсэн те. Чи юунд уруу царайлна? Чи юундаа уурлаад байгаа юм бэ? Чи сайныг хийсэн бол ингэхгүй шүү дээ. Чи асуудлаа мэдчихэе. Хэрвээ энэ асуудлыг чи шийдэхгүй бол диаволын олж болох болно шүү. Гим нүгэл гэдэг бол ялгаа байхгүй яг архирах арслан мэт. Гитэх олзоо хүлээж яг тасчхад бэлэн яг тэр аратан мэт зүрлсэн бай. Гим нүгэл. Тэгээ Каин юм хэлээгүй ууралж түмтийж одоо өөрөө ойлгоцсон л доо. Тэгээ явсан Библиэд хэлснээр бол дүүтэйгээ ярилцсан гэсэн. Тэгээ хээр талд аваачаад нөгөө анхны аллага, анхны цус урсгалт, анхны зөрчилдөөн. Тэгээ дүүгээ алдсан. Яасан гэж дүүтэйгээ ямар ч асуудал Библиэл дээр байхгүй юм чи энэ хоёр ингэж маргаж байсан, багадаа ингэж зодтолж байсан, энэ хоёр юмаа булаацалдж байсан гэж юм байхгүй. Ерөөсө дүүтэйгээ ямар ч асуудалд орох шалтгаан байгаагүй, ороогүй байхдаа Бурхантай харилцсан харилцаанаас Бурхны нөгөө үнэн хэлсэн хүнд, үнэн үг хэлсэн хүнд хүн өшөөтэй, өхөр унсан хүнд нохоо өшөөтэй гихчээр тэр Бурханд магадгүй ууралсан уураараа хурж ирээд дүүгээ зохиод алж байгаа. Тэр зохиод алсан юм уу, хутгалаад алсан юм уу, яаж алсан юм бэ? Алдсан. Гэтэл дүүгийнх нь хувьд зүгээр л амьдрч байсныхаа төлөө, дүү байж амьдрч байсныхаа төлөө, ахтай байсныхаа төлөө тэр бардамнаагүй шүү дээ. Тэр бардамнаагүй, ахыгаа доош нь хийгээгүй, ахтайгаа зөрчлийг сонгоогүй. Тэр зүгээр л Абель отхон хүү, ахын дүү бас нэг Бурхны бүтээл байсныхаа төлөө ахтай алуулчих жоо. Тэгэд өргөл өргөснийхаа төлөө. Магадгүй тэр өөх тосондоо учир нь байсан юм уу? Амьтны цус өргөчлөөд энэ надаас илүү өргөчлээ. Энэ надаас илүү ихтэй байж болохгүй. Ягаад гэвэл би ах нь, ягаад гэвэл би сүмд би энэний өмнө ирсэн байхгүй юу? Ягаад гэвэл би энэний эсийн бүлгийн чинь удирдагч нь байсан. Энэ яхараа надаас итгэлээрээ өссөн байдгийг. Ягаад энэ дүүд аав ээж нар ингэж хандаад байдгийг. Энэ яхараа надаас илүү сурдгийг. Ягаад эцэг эхийн хурал дээр хуралд нь аав ээж хоёр дүүгийн хуралд очихдоо хурч ирж Магдалины үг тэндээс сонсож ирж дүүг сайшаагаад харин миний хуралд очихороо хурж ирээ намайг загнаад байдгийг. Яагаад дүүгийн цэвэрлсэн гэр орныг ёстой сайхан цэвэрхэн болсон байна гэд яагаад миний цэвэрлсэнийг дахиад цэвэрлүүлдэг юм? Нэг ихээс гарсан хүүхдүүдийн хооронд ийм зүйлүүд байдаг. Каин яг л Абелийг буруутгасан баг. Яагаачгүй өөрийнх нь эсрэг юуч яриаггүй, хийгээгүй дүүгээ тэр буруутан гэж тооцож түүнийг алж байна. Манай монголчуудын цагаан сар наадмаар гардаг одоо өглөө тэмцэл юу лээ ингээ кинонууд байдаг шүү дээ. Тэн дээр нэг кинон дээр тэмцэл нь илүү өглөө нь илүү гүржэвгээд нөхөр дүүгээ буутчихдаг шүү дээ. Дүүн зүгээр л мөрөөрөө байсныхын төлөө. Дүүн зүгээр л аав ээжийнхаа захиаг уншиж ахтаа уншиж өгсөний төлөө. Дүүн зөв зүйлийн төлөө одоо Монголын ард түмний тэр бүлгэмд нэгдсэний төлөө. Өөрийнх нь үгийг дагаж луурчин, өөрийнх нь үгийг дагаж тэр босогч болоогүйхын төлөө дүүгээ мэдсээр ээжэж бацхвэ зогсохгүй бол буудлаас бацхвэ гэдэг чинь дүүгээ мэдчихэж байгаа шүү дээ. Абель наашир хээр талд очие гэдэг дүүгээ мэдчихлээ байгаа шүү дээ. Дайсан биш гэдгийг мэдчихэж байгаа шүү дээ. Тэгээд өөрийн гараараа буу онилж жагаад дүүгээ буутчихдаг. Тэр киног үзсэн хүн байна уу? Манай үеийнхэн байна уу? Манай үед динзавар байсан шүү дээ. Манай үеийнхэн санаж байгаа үсттэй. За мэдээж наргаа байсан. Яг л ийм юм болсон. Харамсалтай. Тэгээд дүүгийн чинь цус газраас над руу хашгирч яана гэж Бурхан Абельд хэлсэн. Чи юу хийчих вэ? Дүү чинь хаана байна гэсэн. Хэмэддий. Би яаж мэдхий? Гадаа тоглоно гэж явсан шүү дээ. Ангийнхантайгаа нийлээл явсан шүү дээ. Тэнжил яваа биз? Гэ хариулдаг тийм үү? Та хоёрын мөнгийг үржил яваа биз? Дүүд мөнгөөгөө надад өгдгүүл юм байлээ. Дүү чинь хаа вэ? Мэдхгүй. Би ямар харгалзагч юм.
Би яаж мэдэх? Надаас яагаад асуугаад байгаа юм? Намайг ямар нэг юмд хардаад байгаа юм уу? Дандаа л намайг буруутгах юм. Каин худлаа ярьж байгаа байхгүй. Аав нь өмнөх бүлэг дээр нь яалаа. Гэхдээ чи хаана байна хөөс чи юу хийчихвэ хэлээ Адам гараа дээр ярилцъя. Яасан бэ? Бити идгэж хэлсэн тэр модны жимснээс идсэн байж штэ чи. Нуугдсан би айгаад нүцгэн байсан учраас ичээд нуугдсан юм аа. Бас ярилцъя гэсэн цутаагаад. Аав нь бутанд ороод нуугдсан бол Каин хүн зүрх сэтгэлээ нууцсан. Юу болсноо хэлээгүй. Газраас дүүгийн чинь цус хашгир. Энэ чинь ганцхан Абелийн цус биш. Абель хэрвээ амьд байсан бол түүний үр удам, түүний овог аймаг, түүний гэр бүл хичнээн 100, хичнээн 1000, хичнээн сая хүн энэ олон хүмүүсийн цус бүгдээрээ газраас бурхан руу хашгирч байгаа байхгүй. Та бодож байна. Ганцхан Абелийн цус хашгирсан гэж бодож байна. Үгүй. Абелийн үргэлжлэл, Абелийн үр сад, Абелээс төрөх тэр үндэстэн бүгдээрээ бурхан руу хашгирсан. Газар ангааж тэр дүүгийнхэн цусыг уус хүлээн авсан. Каин ийм аимшигтай юм хийснэ мэдэг. Тэгэд Каин бурхантай ярилцахыг хүсээгүй. Тэр зүрх сэтгэлээ нээхийг сонгоогүй. Бурхан яг л хэлсэн. Гим нүгэл отож байгаа шүү. Араатан шиг. Тасчиж идэх, хохирох, хоолоо болгох. Магчин шиг гим нүгэл чинь чиний зүрх сэтгэлийн чинь үүд хаалган дээр чамааг отож байгаа. Чи ургнаж, уруу царайлж, уурлаж, уцаарлаж, уур хилэндээ чи хөтлөгдөж нүгэл хийх юм бол чи гим нүгэлт эзэмдүүлнэ. Чи дийлдэнэ, ялагдана. Гэхдээ чамд тэхгүй байх боломж байгаа гэсэн. Тэхгүй байх чамд бас боломж байгаа. Үргэлж бидэнд тийм боломж байдаг. Ууралсан ч нүгэл бүү үйлд гэж үг байдаг. Хэрвээ та нар санаж байгаа бол та нарын уур хилэн дээр нар бүү жаргаг гэж үг байдаг. Ингээд Каин хэлсэн. Одоо ингээд чамаас болоо газар харагдчихлаа. Одоо чи юу ч тарьсан. Угаасаа чиний гарын үйлс чи харагдчихсан. Чи юу ч тарьсан. Чи одоо ингээд тэнүүлч зайгуул боллоо. Яг тэгэхээр энэ тэнд очиод чи одоо ам зуух гал, амжиргаагаа залгуулах гал ингээд явах болгонд газар харагдчихсан. Чамаас болоод газар харагдчихсан. Чи одоо гарын үйлсээр хоолоо олж идэх гэж маш хэцүү байдалд орж байгаа учраас энэ үннийг бурхан Каинд хэлж байгаа. Чи ингээд тэнүүлчлээд явах болно. Тэгсэн Каин тийм би таны оршихугаас та намайг оршихугаасаа зайлуулж байгаа юм байна. Намайг явуулж байгаа юм байна. Намайг одоо ингээд таарлцсан газар надтай таарлцсан хүн болгон намайг алах болно. Би ер нь азгүй, би ер нь хувгүй хүн болчлоо. Бүгдээ хамтдаа уншъя л да. Энэ хамгийн сүүлд нь Каины хэлсэн үг хараа. Миний шийтгэл хэрээс минь хитэрсэн хүнд ажээ. Та өнөөдөр намайг газрын хөрснөөс зайлуулж байгаа учраас би таны оршихугаас далд орж газар дэлхийд зайгуул тэнүүлж болно. Надтай уулзсан хэн боловч намайг ална гэжээ. Эзэн түнд иймд чамайг алсан хэн боловч 7 дахин илүү хүнд шийтгэл хүлээх болно гэж хэлээд Каинд тэмдэг тавьж түүнтэй уулзсан хэн ч түүнийг алхааргүй болгоо. Каин эзний оршихугаас гарч Едений зүүн талд орших Нод гэдэг газарт нутаглан суух болжээ. Бурхан тийм юм хэлээгүй. Бидний заримдаа эцэг их үр хүүхдээ гэрээсээ хөөгөөгүй, үр хүүхдтэй одоо хар буруу санаагүй байхад хүүхдүүд нь өөрсдөө ингээд л би буруутай, ингээд л намайг ад үздэг, би яваад үгүй, би тэнээд үгүй, би тараншаанд орчиж үгэл, баг тавыг чинь хангаад үгүй, би гарлаа, явлаа, арх уулаа. Хэлээгүй шүү дээ. Бурхан чамайг хүн ална ч гэж хэлээгүй. Чамайг хүн ална одоо чи ингээд өнгөр. Ерөөсө Каин буруу юм хийцэн байхад хүртэл Каины өргөлийг канселдсан шиг Каиныг өөрийг нь канселдаг байхгүй бурхан. Түүнтэй ярилцахыг хүссэн. Түүнээс асуусан үнэн хэлчих болоогүй. Гэтэл Каин дахиад өөрийнхөө би явлаа таны оршихугаас зайллаа намайг одоо зайгуул тэнүүлч гэлээ.
Надтай уулзсан хүмүүс яа гэдэг намайг алга үхээд өгчий. Өөрөөсөө буруутай шүү. Дараа нь та нар өстө намайг битээ хайгаараа гэл ингээл одоо хүртэл ингээл гэр бүл дотор үр хүүхэд эцэг хүүхдийн хооронд болдог яриа эсвэл ах дүүсийн хооронд болдог яриа. Яг Каин бурхан ерөөсөө тэгээгүй. Харин харамсалтай нь тэр эзний оршихугаас хамгийн сүүлд нь тэр яваад Нод гэдэг газар очиж сурчлаа гэдгсэн. Харин ч бурхан чамайг хүн алахгүй, чамайг хэн ч алахгүй. Би бүр тэмдэг тавьчих. Харин юу гэж? Чи надгүй амьдрах бол. Чи амьд үлдэнэ. Чамд хинч гар хүрэхгүй, тэр гар хүрсэн хүмүүс нь 7 дахин илүү шитгэл хүлээн. Харин гэхдээ чи надгүй амьдрах бол. Уул нь боломж байсан. Өргөлийн бурхан оошож хүлээж аваагүй ч гэсэн тэр дүүгээ алахгүй, илүү их аимшигтай гим нүгэл үйлдэхгүй байх боломж байсан. Эцэст нь за тэгвэл өнөөдөр яагаад энэ өргөлийн тал дээр юу буруутаад Каины өргөл буруутаад эндээс ингээд одоо тахлын буруу үрдсэн юм шиг гэж монголчууд ярьдаг те. Анханасаа яагаад энэ өргөлөөс болоод ийм аимшигтай хүн амны хэрэг болоод төрснөө алчваа. Үр тарианда учир нь байгаа юм. Өөх тосондоо учир нь байгаа юм. Амьтан аймгуудаа учир нь байгаа юм. Эсвэл анхны дээж, анхны төлөө авчирсан эсвэл хожим гинт сайн хүн болох гэж авчирснаас энэ бүх шалтгаалж хамгийн төгсгөл. Бүгдээ Библиэсээ л харна гэсэн. Еврей номын 11 дугаар бүлгийн 4 дугаар ишлэлийг бүгдээ харцгаая. Гаргасан уу? Еврей 11-ийн 4 дугаар ишлэлээс итгэлээр Абель Каиныхаас үлэмж дээр тахлыг бурханд өргөв. Үүгээрээ тэр зөвхт гисэн гэрчлэлийг хүлээн аваад бурхан түүний бэлгүүдийн тухай гэрчилсэн юм. Тэр үгсэн боловч итгэлээр ярьсаар байна гэсэн. Амен. Уучлаарай. Бид нар итгэгч хүмүүс. Бидний амьдралын бүх хэсгүүд итгэлтэй л холбогдно. Бид итгэлээр хүлээж авдаг. Бид итгэлээр ойлгодог. Бид итгэлээр шийдвэр гаргадаг. Бид итгэлээр залбирдаг. Бид итгэлээр бурхантай уулздаг. Бид итгэлээр аврагдсан. Бид итгэлээр өнөөдөр өөрийгөө мөнх амьтаа гэж бид нар мэдэх болсон. Амен. Янз бүрийн тайлбарууд байх боловч өнөөдөр магадгүй та энэ өдрийг хүртэл өөрийнхөө ойлгосон эсвэл одоо Библийн судлаач, теологчдын тайлбарласныг мэддэг байсан ч гэсэн өнөөдөр Абелийн өргөлийг Каиныхаас итгэлээр хавьгүй илүү байсан тухай бурхан өөрөө гэрчилдэг гэдгийг бид нар сонслоо. Итгэлээр бүх зүйлд итгэл шаардагдана. Тэр тусмаа өргөл өргөхөд бурханы сүм чуулганд үйлчлэхэд аливаа юмыг өөрийн зүрх сэтгэлдээ дотоод сэтгэлдээ хүлээн авахд, сүнсэндээ хүлээн авахд итгэл шаарддаг. Би энийг дахиж уншмаар байна. Та дараа нь Еврей номын 11-ийн 4-р ишлэлийг бас уншаарай. Итгэлээр Абель Каиныхаас үлэмж дээр тахлыг бурханд өргөв. Үүгээрээ тэр зөвхт гисэн гэрчлэлийг хүлээн ав. Бурхан түүний бэлгүүдийн тухай гэрчилсэн юм. Тэр үгсэн боловч итгэлээр ярьсаар байна. Одоо цаг дээр. Тэр үгсэн боловч итгэлээр ярьсаар байна. Хүн үгсэн ч гэсэн итгэл нь ярьдаг. Хүн өвдсөн ч гэсэн итгэл нь ярьдаг. Хүн унсан ч гэсэн итгэл нь ярьдаг. Хүн үгүүрч ядуурч хоосорсон ч гэсэн итгэл нь ярьдаг. Хүн зовлон шаналлт өртсөн ч гэсэн итгэл нь ярих боломжтой юм. Амен. Халелуя. Тийм учраас итгэл гэдэг зүйлийг та хаана байршуулах вэ? Та өөрийнхөө амьдралын аль дугаарт нь байлгах уу гэдэг нь өнөөдөр таны сонголт болж үлдэж байна гэсэн. Ердөөлийн энэ гэр бүл, Адамын гэр бүл дөрвөн анханасаа бидний өнөөдрийн уншснаар Адам, Ева, Каин, Абель хоёр энэ гэр бүл агуу тушаалыг хоёулангийн зөрчсөн. Матай номын 22 дугаар бүлэг.
Хамгийн агуу нь юу вэ гэд асуусан байдаг тийм үү Есүсээс. Тушаалуудаас хамгийн агуу нь юу вэ гэсэн. Та нар мэдж байгаа юу? Хамгийн эхлээд бүх зүрхээрээ, бүх сэтгэлээрээ, бүх оюун ухаанаараа, бүх хүч чадлаараа Бурхан эзнээ хайрл. Адам хайрлж чадаагүй. Адам хайрлах нь үтэл болтсон, зүхтаасан, нүгэл үйлдсэн, үгэнд нь ороогүй. Тэр бүх зүрхээрээ, бүх сэтгэлээрээ, бүх одоо өөрийнхөө ой санамжаараа тэр Бурхан эзнээ хайрлж чадаагүй. Энэ хамгийн ихнийх гэсэн. Бурхан эзнээ л хайрл. Өөрт байгаа бүх эдсээрээ, бүх оршихуйгаараа Бурханыг хайрлах тухай. Хоёрдугаарх нь удаах нь хөршөө өөрийн адил хайрл. Энэ хоёр дээр бүх иш үзүүлгүүд тулгуурлдаг маа гэсэн чинь Каин хамгийн хайртай дүүгээ, хамгийн ихэнд байсан, байх ёстой байсан хөршөө хайрлж чадаагүй. Аав нь Бурхан эзнээ хайрлж чадаагүй. Хүн дүүгээ хайрлж чадаагүй. Каин Абель хоёроос эхлээд одоо өнөөдөр энэ дэлхий дээр энэ дайнууд болж байгаа гэхэд бол нэг хүн аагүй гэж хэлэхгүй байна. Энэ хоёрын зөрчилдөөнөөс болоод яг ийм одоо дайддаг, алалцдаг, дээрэмддэг, булаадаг, атаархдаг, хөлөөж ээлждэг, хил хязгаараа одоо өргөсгдөг, хүний юмд шундаг энэ тогтолцоо бий болж байгаа. Атаархдаг. Өнөөдөр энэ эргэн тойрондоо болж байгаа, дэлхийд даяараа болж байгаа дайнд ажнаа хардаа. Аимшигтай юм болж байна. Тийм учраас бид бүгдийг хянч чадахгүй. Бид бүгдийг хянч чадахгүй. Би танд нэг юм хэл. Бид нар бүгдийг хянч чадахгүй. Биднээр хянуулахгүй тулд Бурхан надад энэ хариуцлагыг өгчхөө гэж хэлсэн байхгүй. Надад энэ хариуцлагыг өгчих. Чи юмыг хянах юм бол, чи гараараа альва зүйлийг хийж бүтээх гэж оролдох юм бол тэр нь бүтэхгүй гэдгийг чинь би мэдж байгаа учраас чи зөвхөн ойлгосон ч вэ, ойлгоогүй ч вэ. Чи чадах байсан ч гэсэн, чам тийм мэдрэмж төрсөн ч гэсэн чи надад бүгдийг найдараа гэсэн. Хэрвээ та нар санаж байгаа бол их усан галав юулах үед Ноа зав бүтээдэг тийм үү? Ноог таних хүн байна уу? Библийн баатрыг таних хүн байна уу? Ноа зав бүтээдэг. Гэтэл Бурхан тэр завийн бүх хэмжээг хэлж өгсөн шүү дээ. Тийм одоо өргөнтөө, тийм урттай, тийм өндөртөө тэр яг тэр хэсэг нь тийм тэдэн сантиметр байна. Яг ийм материалаар хийгээрээ, модоор хийгээрээ, дотроос нь давирхаатараа, гаднаас нь давирхаатараа ингээд амар том модон авдар бий болгонгуудаа 40 өдөр 40 шөнө усан галуу юу гэсэн тэн дотор амьтдыг хос хосоор нь оруулаараа өөрийнхөө одоо хайртай гэр бүлээ аваад ороороо гэд. Санаж гэнэ үү? Тэгсэн тэр завинд юу байгаагүй гэж залуур байгаагүй. Тэр завинд юу байгаагүй гэж сэлүүр байгаагүй. Тэр завинд юу байгаагүй гэж даруул байгаагүй. Даруул зав гэж байдаг ч нөгөө салхийг мэдэрч салхины аясаар чиглэл мэглэлээ өөрчилдөг, буцаж яригддаг ч байдаг юм уу? Ийм сэлүүр байх ёстой. Давлгаатай тэмцэхийн тулд сэлүүрдээ зарим газар нь сэлүүрээ хумаад тэгээд тэр залуур буюу одоо усан онгоц мэддэг хүмүүс бол сайн мэдэх бах. Усан цэргүүд ч юм уу. Усан онгоцон дээр явж исэн хүмүүс. Тэр залуур дээр ахмадан зогсож идэг. Гэтэл Ноагийн завинд аль нь ч байгаагүй шүү дээ. Залуурч байхгүй, сэлүүрч байхгүй, даруулч байхгүй. Энэ юу гэсэн үг гэж? Давлгаа ирэхэд Ноа тэнд стонер ингээд яаж энэ давлгааг давах вэ гэж ингээд тэмцэлдээд л те. Эсвэл энэ жоохон чиглэнд буруу юм шиг нь ер нь эрг ийш баруун зүүн. Эсвэл энэ буруу явчлаа буцаад ирэх чиг. Өөрөөр хэлбэл хяналт нь Ноагийн гарт байлгахыг Бурхан хүсээгүй. Харин ахмад нь Ноа биш харин Бурхан өөрөө байсан учраас зөвхөн Ноагаас итгэлийг л шаардсан. Чи зүгээр л хөв. Чи залуурдах шаардлагагүй, чи сэлүүрдэх шаардлагагүй, чи даруул маруулаа хумаад эсвэл дэлгээд авах шаардлагагүй. Би капитан. Би ахмад чинь байна. Чиний гараас би хяналтыг авлаа. Чиний гараас би удирдлагыг авлаа. Чи толгоогоо ажилуулах шаардлагагүй. Тэгээ би чамайг амьд үлдээ. Би чиний завыг амьдралын чинь завыг би сүрүүлэхгүй. Халелуя. Амен. Бүгд хамтаа суудлаасаа босцгоё. Халелуя. Та ямар нэгэн зүйл ойлгов? Амен. Өнөөдөр итгэл гэдэг ямар чухал бүх зүйлсийн хариулт болж. Өнөөдөр бид нар ингээл хичээгээд л байдаг хэрнээ заримдаа би зөв байгаа юу, буруу байгаа юу? Би зөв залбирч гэнэ үү? Эсвэл би буруу залбирч гэнэ үгээр ингээл олон юмд толгоогоо ажилуулад байд. Гэтэл Бурхан үгүй хэрэггүй чи ингэх юм бол би чи бүр төөрч хоцорно. Алуу наашаа залуура. Ерөөсөө на залуура хай хураа. На сэлүр мэлүр чи хэрэггүй далаа чид. Даруул маруул тэр давлгаа мавлгаа яа нү энэ чиний асуудал биш. Амен.
бид нар ингэж амьдарч, ингэж итгэж сурах юм бол жинхэнэ итгэлийн амьдралын үр ашиг, үр жимс эндээс л харагдана гэсэн. Бүгд хамтдаа өргөө залбирцгаая. Эзэндээ талархацгаая. Бурхан бидний найдвар. Тэр бидний хамгаалалт. Тэр бидэнд зааж өгдөг. Тэр биднийг удирддаг. Бурхан биднээс итгэлийг, тэр нь 2 зис мөнгөн зоос байна уу? Тэр нь өөх тос, эсвэл анхны төлөв байна уу? Үр тариа байна уу? Бурхан биднээс итгэлийг шаарддаг. Магадгүй дуулууртай байдал, зүрх сэтгэлийн хандлагаас илүүтэйгээр Бурхан итгэлийг, ягаад гэвэл Еврей номын 11-р бүлгийн 4-р ишлэлээр итгэлээр Абель Каинаас үлэмж илүү ихийг өргөсөн гэж бидэнд өнөөдөр сургасан. Эзэн минь ээ, үнэхээр бичээсийг ойлгосон зүйлээрээ амьдрч сурахад минь та туслаач. Хэрэгжүүлэгч нар байхад минь та туслаач гэж танаас гуйж. Бидний амьдрал дэндүү завгүй. Бидний амьдрал дэндүү маш их олон өнгөтэй, өнцөгтэй. Заримдаа бид нар өөрсдөө дунд нь төөрдөг. Бид нар зөв буруугаач ялгахаа байдаг. Бид нар далайн хаана хөвж явж байгаа. Хизээ хуурай газар гарч ирэх юм. Хизээ салхилж шуурга дигдэхийг бид нар мэдэхгүй. Өнөөдөр ч бид нар мэдэхгүй. Маргааш юу болохыг хэн ч мэдэхгүй. Маргааш өглөө амьд сэрхээч энд мэддэг хүн байхгүй. Өглөө амьд сэрвэл Бурхан минь баярлалаа. Өнгөрсөн шөнө хамт байсанд баярлалаа. Өнөөдөр дахин нэг боломж олгож байгаад баярлалаа гэж залбирахаас өөр бид юу ч мэдэхгүй их эзэн минь. Эзэн минь. Библиэр дамжуулж та өөрийн хүүхдүүдэд сүнсээр хооллож, бас зан төлбөр хүмүүжүүлж биднийг зөвхт Бурханы хүслийн дагуух хүн байхад та тусалж байгаад талархаж байна гэсэн. Ариун сүнс Бурхандаа баярлалаа. Гурвлаар оршигч Бурхан, гурвал нэгдэл зөвлөл, гуруула хүнийг бүтээсэн, бий болгосон. Адам Евагаар дамжуулж өнөөдөр бид энэ зогсож байна. Гэм нүглээс болж бидний амь нас хязгаартай, бид өвддөг, зовдөг, шаналдаг, өлсөж цангадаг, дайн дажинд үргэлддэг болсон ч гэсэн харин Есүсээр дамжуулж та бидэнд боломжийг олгосон талархаж байна гэсэн мэнэ. Аврагдах боломжийг, итгэх боломжийг, өөрчлөгдөх боломжийг, шинчлэгдэх боломжийг өгсөн тандаа баярлалаа гэсэн мэнэ. Таалдаршаач гэсэн мэнэ. Таалдаршаач. Энэ зогсож байгаа хүн нэг бүрийн амьдралаар дамжуулж таалдаршаач гэсэн мэнэ. Халелуя. Өдөр эзнийг хүндэлцгээе. Түүнийг магтаалдаршуулцгаая. Түүний нэрэнд хүндэтгэл, магтаалыг өргөцгөөе. Халелуя Иесус. Алдрыг өргөцгөөе. Өдөр хамтаагаараа дэш нүргөөд эзнийг магтан хүндэлцгээе. Зөвхөн Есүс Занаш май хүч чадах дотор гэрэлтэй наалда. Зөвхөн Есүс Занаш май хүч чадах дотор гэрэлтэй наалда. Halleluja. Миний бүх яалтаас их эзэн Миний хүч, миний надвар, миний бүх яалтаас их эзэн миний хүч, миний надвар, зөвхөн Есүс. Halleluja. Халелуя. Их эзэн таныг үнэхээр өрөөх болтугай. Их эзэн тантай үргэлж хамт байх болтугай. Таны амьдралыг тэр залуурдах болтугай, сэлүүрдэх болтугай. Амен. Та итгэхээр бүгд хамтдаа эзний заасан залбирлаар тунхаглаад, ерөөлийг тунхаглаад. Тэгээд өнөөдрийнхөө цуглааныг өндөрлөцгөөе. Хэрвээ та анх удаа өнөөдөр ирсэн бол цуглаан дуусны дараа хамгийн эхний игнэнд хүрэлцэн ирээрэй гэж таныг урьж байна. Та бэлэн үү?
Өдрөө залбирцгаая. Тэнгэрдх бидний аава. Таны алдар ариунаар дуурсдгаа. Таны хаанчлал ирдэгвэ. Таны таалал тэнгэрчгээ газарт биелдэгвэ. Бидний өдөр тутмын хүнсийг өнөөдөр бидэнд хайрлаач. Бид өртөнгүүдээ уучлсны адил өөрсдийн минь өрийг уучлаач. Биднийг уруу татлаханд бүү автуулаач. Ёрын муугаас гэтлэгээж хаанчлал, хүч чадал, алдар суу мөнхөд таних Есүсийн нэрээр аамен. Халелуя. Эзэн алдрын чангаас чангалгацны өргөцгөөе. Сайхан шинжлээрээ, сайхан амраараа, сайн мэдээгээ дараагаа бид мартаарай. Эзэн таныг ивэх болтугай.